заалтууд гэдэг энэ 24 хэрэгжээгүй заалт гэдэг одоо энэ манай төсвийн байнгын ороотой холбогдох ажлууд байгаа. Энэ одоо ямар гол нь ажлууд байгаа, яагаад хэрэгжих боломжгүй байгаа юм. Хэрэгжээгүй нь хэд байгаа, хэрэгж боломжгүй нь хэд байгаа юм. Тэгээ цаашдаа яах юм? Одоо хэрэгжээгүйг хаях юм уу? Үргэлжлүүлээ цааш нь үүрэг чиглэл өгөх юм уу? Аль эсвэл хэрэгжүүлээгүй албан тушаалтан хүмүүст нь хариуцлага тооцох юм уу? Яах ёстой ингэсэн нэг асуулт байна. За ер нь бол нийтлэг энэ урд онуудаас одоо энэ 25 оны хувьд энэ хууль тогтоомжийн хэрэгжилтийн биелэлт чинь өсөж байгаа юм уу? Улам дордоо яваад байгаа юм уу гэсэн харьцуулсан судалгаа байна гэсэн юм хоёр асуулт. За хэн хариулах? За нэр албан тушаалаа хэлээд эндрийн микрофон дээр очиод хариулна. Засгийн газрын хэрэг эрхлэх газар хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Бат Эрдэнэ байна. За гишүүний асуултанд хариулъя. За засгийн газрын 2025 оны 183 дугаар тогтоолоор баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хяналт шинжилгээ үнэлгээ хийх журам байгаа. Энэ журмын хүрээнд бид бүхэн засгийн газрын хуралдаанаар улсын их хурлтай холбоотой улсын их хурлын төсвийн байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн түн мэдээг бол бид бүхэн хургуулсан байж байгаа. За энэ дээр бидний хургуулсан тайлан мэдэн дээр бол 27 заалт хэрэгжээгүй гэсэн юм дүн мэдээтэй ирсэн. За их хурлын одоо хяналт шинжилгээ үнэлгээний нэгжээс бол 24 одоо заалт бол хэрэгжээгүй байна гэсэн эцсийн одоо үнэлгээг хийж баталгаажуулсан байж байгаа. За энэ одоо заалтууд дээр бол бас дийлэнх нь бас энэ сангийн яамтай холбоотой. За соёл, спорт, аяр жуулчдын яамтай холбоотой, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай холбоотой, консультаци аж ахуйн хөнгө үйлдвэрийн яамтай холбоотой, аж үйлдвэрийн эрс баялагын яамтай холбоотой ийм одоо 24 заалт бол хэрэгжээгүй гэсэн ийм одоо үнэлгээ өгсөн байж байгаа. За энэ одоо хэрэгжээгүй заалтуудыг бол нэгдсэн тайлан дээр бол зохион байгуулалтаа шалтгаалсан гэж ингэж үзэж байгаа. За ингээд бас өнөөдрийн хуралд бас холбогдох яамдын төрийн нарийн бичгийн дарга нар байж байгаа. Тэгэхээр гишүүний асуулттай холбоотойгоор бас энэ 24 заалтын хүрээнд бас төрийн нарийн бичгийн дарга нар бас дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өгөх боломжтой байж байгаа гэдэг ийм зүйл байгаа. За энэ жилийн бидний хяналт шинжилгээ үнэлгээний одоо ерөнхий дүн маань бол хэрэгжилтийн хувьд бол улсын их хурлын бүх байнгын ороод дээр бол нэмэгдэж орж ирсэн байж байгаа. За энэ дээр бол бас засгийн газрын төвшөнд зохион байгуулалтын бас арга хэмжээнүүд авсан. Бид нар засгийн газрын төвшөнд улсын их хурлын гарсан шийдвэрүүдийн хэрэгжилт хяналт шинжилгээ үнэлгээ хийхдээ яам агентлагийн бас холбогдох албан тушаалтнуудыг бас татан оролцуулсан. Мөн удирдлагын ахтамтай хамтарч ингэж ажилласан. За ингээд бас хэрэгжилтийн одоо байдлыг бол бас бодиттой үнэлэх. За холбогдох одоо шалтгаан тайлбар нөхцөлийг бол яамдуудаас бол хүлээж аваад ингээд одоо ажилласан энэ жилийн бол биелэлтийн хүн маань бол нэмэгдэж ингэж одоо орж ирсэн үзүүлэлттэй байж байгаа. За гişүүд асуулт асууж дууслаа.